Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 6 дахь ангийн сурагчдаа зориулсан хөгжмийн цахим хичээлийн 4-р хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр Юмено Секайо буюу мөрөөдлийн дэлхий гэдэг Японы арилдууг дээрээ дуулцарнаа. Өнөөдрийн хичээлээр мөрөөдлийн дэлхий дууны 1-р бадгийг дуулцарна. За 1-р бадгийн нотыг уншина, нотоо нэрлэж сайн нэрлэж сурна. За нотоор дуулна. Нотныхоо хэмнэлийг ойлгоно. За төгсгөлд нь дуугаа 1-р бадыг үгээр дуулцарнаа. За бүгдээрээ дууныхаа нотыг ойлгож авцгаая. За тус дуу маань 8-6 хэмжээтэй. За 8-6 хэмжээ гэдэг нь 8 нот тактанда 6 байна. За жишээлбэл энд 8 нотыг 3 төрлөөр бичсэн байна. За эхний хэлбэр бол цацагтай 8. 1 2 3 4 5 6. За ингээд цацагтай хэлбэрээр бичиж болно. За мөн 3-3-аар нь холбож бичсэн байна. 1 2 3 4 5 6. За мөн 6 нотыг зургуулангийн шулуун шугамаар холбож болно. За ерөнхийдөө цацагтай нотыг дуулаачийн аялгуун дээр ихэвчлэн бичдэг. Харин шулуун шугамаар холбохыг хөгжмийн зохиол дээр ихэвчлэн ашигладаг. За бидний дуу бол ихэвчлэн шулуун шугамаар холбосон байна. За эхний такт 1 2 3 4 5 6 гэсэн хэмжээ. За эхлээд бүгдээрээ нотоо нэрлэе. Ми соль 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 ре соль 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 до си ми соль. За чи ижил нотыг нуман холбоосоор холбосон учраас шууд нэг нот болгон уртсгаж дуулна. Цаашаа ля соль фа ля ми фа соль ре ми ре до соль. За дараа ля си до ре до си до. За ингээд энэ дуу бол 8 тактнаас бүрдсэн дуу байна. За 8 дугаар такт энд дуусч. Тэгэхээр энэ 1 2 гэсэн энэ тэмдэглэл байна. Энэ тэмдэглэгийг вольт гэж нэрлэдэг. За вольт. За ерөнхийдөө төгсгөл гэж ойлгож болно. Дууны төгсгөл гэсэн. За мөн бас нэг зориулт нь бол за энэ дуу эхнээсээ 8 дахь такт хүртэл дуулаад энэ дахилтын тэмдэг байна. Дахиад дуулахдаа 1-р вольтыг хаяад шууд 2-р вольтыг дуулна. Дахин тайлбарлая. Эхнээсээ дахилтын тэмдэг хүртэл дууллаа. Дахиж давтахдаа 1-р вольтны 2 тактыг орхиод шууд 2-р вольтыг дуулаад дуусна. За энэ бас нэг зориулт нь бол төгсгөлөөс гадна нотыг бас хураангуулах арга болж байгаа. Яаж хураангуулж байгааг хүүхдүүд ойлгож байгаа. За эхнээс нь дахид хүртэл дуулчаад дахиад дуулахдаа эхний 6 тактыг дахиж дуулахгүйгээр шууд 1-р вольтыг аваад 2-ыг дуулна гэсэн. За ингээд дууныхаа хэмнэлтэй танилцъя. За 8-6 1 2 3 4 5 6. За цэгтэй 4-т нот байна. 4-т нот өөрөө 2 8-тай тэнцдэг. За цэг нь 4-т нотны тал хэсэг байна. Тийм учраас 4 5 6 байна. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5 6. 1 2 3 4 5
6. 1, 2, 3, 4, 5, 6. 1, 2, 3, 4, 5, 6. 1, 2, 3, 4, 5, 6. 1, 2, 3, 4, 5, 6. 1, 2, 3, 4, 5, 6. 2, 3, 4, 5, 6. За ийм хэмжээтэй дуу байна. За одоо бүгдээрээ нотоор дуулцгаая. Хараарай. 2, 3, 4, 5, 6. 1, 2, 3, 4. Ми соль 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 ре соль 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 си ми соль до
За нэгдүгээр бадгийнхаа үгийг бүгдээр хамтдаа уншицгаая. Хо эми кавашите катари ай очибао фунде аруита не намикино ичио азаякани ицукамо юхига уцушидашита не. За одоо бүгдээрээ дугаагүй нь хуваарлан дуулъя. За эхний мөр хо эми кавашите катари ай. За энэ нэгдүгээр мөр. За хоёрдугаар мөр нь энэ очибао фунде аруита не. За ингээд 1 2 дугаар мөрний нотон дээр багшны нүгийг бичсэн байна. За 3 4 дугаар мөр нь 1 2 дугаар мөртөөгөө адилхан аятай. Тийм учраас 3 дугаар мөрийг буюу дахин эхнээс нь давтаж дуулахдаа 3 дугаар мөрнөөс дуулна. Намикино. Энд бүх үг нь багтахгүй байгаа учраас багшны энэ салангад бичсэн байна. За анхаараа дуулъя бүгдээрээ. За одоо дуулъя. За одоо бүгдээрээ нэгдүгээр одгаа эхнээс нь дуулъя. За дуулахынхаа өмнө багш нэг хаана амьсгаа авах вэ гэдэг дээр сануулъя. За харж байгаарай. Тэгэхээр энэ катари гэдгийн өмнө амьсгаа авах хэрэгтэй. За энэ нотон дээр хохоэми кавашите катари гэдэг үг нь тэгэхээр нотны тактны хоёр тал байгаа учраас кавашите амьсгааваад катари ай. За энэ дэвтэр рүү пауз байгаа учраас энэ амьсгаавна. Очибао фунде. За энэ амьсгааваад аруитане. За ингээд бүгдээр ууртай бүгдээрээ хамтдаа дуулцгаая. За хараарай. За одоо багш нь дуулах хугаар төгөлдөр хуурыг нь хөгжмөдөж өгье. Та бүхэн төгөлдөр хуурийнхаа аян дээр өөрснөө дуулаарай. За хаар. За ингээд өнөөдрийн хичээлээр сурсан Юмэнэ Сикая дууныхаа нэгдүгээр одыг за нотоор дуулаад за хэмнэлийг нь алга таших юм уу ширээн дээрээ тогшоод сургуульд хийгээрэй. За мөн нэгдүгээр одгийг нь сайтар дуулж сураарай бүгдээ. За дараагийн хичээл хүртэл баяртай.